Говьолтой аймгийн Эрдэнэ сумын Цэцгэнураагаас төрөн гарсан аймгийн Ушаа авраг малчин аймгийн авраг малчдын медалга наадамд хурдан соёл насны морд төхөөрөмжийн хараар ороод гарахт ирэхэд бэлэн болсон байна. За хурдан соёл насны морд газар газраас угсарсан олон сайхан хурдан хөлгүүд төхөөрөмжийн араас нэгэн зэрэг эрэхт бэлэн болжээ. Хоржидоо хурдан соёл насны морд төхөөрөмжийн араас нэгэн зэрэг сайхан эрэглээ. Нэгэн зэрэг сайхан эрэхэд Говьолтой аймгийн Эрдэнэ сумын Үлзий тогийн залуу уяа Шалтан гişгийн хүрэн соёолон өнгө авжээ. За хурдан соёл насны мордын зул арай задраагүй вайн дөнгөж эрэхэд Говьолтой аймгийн Үлзий тогийн сумын алдарт уяач Нямсрынгийн азарган дэлтэй сайхан хээр соёолон өнгөвжээ. Аман хөзөөнд Говьолтой аймгийн Үлзий тогийн сумын алдарт уяач аюур цааны хар үрэ шарж аж нэмнэтэй аман хөзөөнд явна. Айргийн 3-т Говьолтой аймгийн Цэцгэнураагийн аймгийн алдарт уяач Манлайбаатарын хар соёолон айргийн 3, айргийн 4-т Говьолтой аймгийн Эрдэнэ сумын Цэцгэнураагийн Үлзий тогийн уяач Нямсрынгийн хүрэн үрэ айргийн 4-т, айргийн 5-т Баян хонгор аймгийн Баян өндөр сумын Эрдэнэ улсын гişиг хүрэн үрэ айргийн 5 руу орж ирлээ. Айргийн 6-т мөн Баян хонгор аймгийн Баян өндөр сумын Урт баярын сар зүрэ айргийн 6 руу орж ирж байна. 7-т Говьолтой аймгийн Эрдэнэ сумын Сангийн талаагийн залуу уяач Бэлгүүний буур дүрэ 7-т 8-т Говьолтой аймгийн Үлзийт Сангийн талаагийн уяач сумын алдарт уяач Алтан багны хонгор үрэ. За соёл насны мордыг Говьолтой аймгийн Үлзий тогийн сумын алдарт уяач Нямсрынгийн азарган хээр үрэ хөтөлсөн хэвээрээ. Аман хөзөөнд Баян хонгор аймгийн Баян өндөр сумын Эрдэнэ улсын гişиг хүрэн үрэ аман хөзөөнд. За айргийн 3-т Говьолтой аймгийн Үлзий тогийн сумын алдарт уяач Амгаланбаатарын хар үрэ айргийн 3-т. За айргийн 4-т Говьолтой аймгийн Баян хонгор аймгийн Баян өндөр сумын Урт баярын сар дүрэ айргийн 4-т. За айргийн 5-т Говьолтой аймгийн Үлзий тогийн сумын алдарт уяач аюур цааны хар үрэ айргийн 5-т тус тахиж явна. За хурдан соёл насны морд гарааны 6-аас гараад 2 км явна. 2 км явхад Говьолтой аймгийн Үлзий тогийн сумын алдарт уяач Нямсрынгийн хээр үрэ хөтөлсөн хэвээрээ. Аман хөзөөнд мөн Говьолтой аймгийн Үлзий тогийн Нямсрынгийн хар үрэ аман хөзөөнд. Айргийн 3-т Баян хонгор аймгийн Баян өндөр сумын Эрдэнэ улсын гişиг хүрэн үрэ айргийн 3-т, айргийн 4-т мөн Баян хонгор аймгийн Баян цагаан сумын Урт баярын сар зүрэ айргийн 4-т, айргийн 5-т Говьолтой аймгийн Эрдэнэ сумын Үлзий тогийн сумын алдарт уяач аюур цааны хар үрэ айргийн 5-т. За эхний 8 үрэ жоохон зайгаа авсан байна. За эхний 8 өрөөний өнгөн дээр Говьолтой аймгийн Үлзий тогийн сумын алдарт уяач Нямсрынгийн азарган дэлтэй хээр үрэ өнгөсөн хэвээрээ. За аман хөзөө рүү Говьолтой аймгийн Үлзий тогийн
Сумын алдарт байж Алтан багны хонгор үрээ орж ирсэн байна. Айргийн 3-т Оволтой аймгийн Үлзий тогийн Сумын алдарт байж Нямсрынгийн хар үрээ Айргийн ам гүзөр орж ирлээ. За 4-т Баянгор аймгийн Баян-Өндөр сумын Урт баярын Саар дүрээ Айргийн 4-т. За Айргийн 5-т Оволтой аймгийн Үлзий тогийн Сумын алдарт байж Аюур зооны хар үрээ орж ирж байна. За хурдан соёл насны байр жоохон солигдсон байна. Өнгөн дөр Оволтой аймгийн Сангийн Талавагийн Сумын алдарт байж Алтан багны хонгор үрээ орж ирсэн байна. Аман хөзөөнд Оволтой аймгийн Үлзий тогийн Нямсрынгийн хар үрээ Айргийн 3-т мөн Оволтой аймгийн Үлзий тогийн Нямсрынгийн азган хээр үрээ. За Айргийн 4-т Оволтой аймгийн Үлзий тогийн Сумын алдарт байж Амгаланбаатрын хар үрээ. За Айргийн 5-т Баянгор аймгийн Баян цагаан сумын Урт баярын Саар дүрээ Айргийн 5 руу. За Айргийн 6-т Оволтой аймгийн Үлзий тогийн Сумын алдарт байж Аюур зооны хар үрээ гэсэн 6 үрээ жоохон за авсан байна. За Оволтой аймгийн Эрдэнэ сумын Цэцгэн нурагаас төрөн гарсан аймгийн хошоо авраг малчин Хэ Дашвалд энэ Бунсал гармаа. Аймгийн авраг малчин Цэ Хөрөг тулга энэ Нор Банзад. Аймгийн авраг малчин Тэ Бүрүүд орж Цэ Нандин цэцэг. Аймгийн авраг малчин Ис Цогт баяр Тэ Даваахүү. Аймгийн авраг малчин Тэ Отгон баяр Цэ Ган зориг. Аймгийн авраг малчин Ис Дашвар Алимаа нарын алдарчнуудын баяр наадам өнөөдөр сайхан болж 2-т соёл насны морд уралдааныхаа замд гараад 5 гаруй км явж байна. За 5 км явхад соёл насны мордыг Оволтой аймгийн Сангийн Талавагийн Сумын алдарт байж Алтан багны хонгор үрээ хөтөлж аман гүзөөнд Оволтой аймгийн Үлзий тогийн Сумын алдарт байж Нямсрынгийн хар үрээ аман хөзөөнд. Айргийн 3-т Оволтой аймгийн Үлзий тогийн Аюур зооны хар үрээ. Айргийн 4-т Баянгор аймгийн Баян цагаан сумын Урт баярын Саар дүрээ Айргийн 4-т. За эхний 5 үрээ жоохон зайгаа авжээ. Оволтой аймгийн Үлзий тогийн Алтан багны хонгор үрээ жоохон зай авсан байна. Аман хөзөөнд Оволтой аймгийн Үлзий тогийн Сумын алдарт байж Нямсрынгийн хар үрээ. За Айргийн 3-т Оволтой аймгийн Үлзий тогийн залуу уяач Хов төгөлдрийн алтар үрээ. Айргийн 4-т Оволтой аймгийн Үлзий тогийн Сумын алдарт байж Аюур зооны хар үрээ. Айргийн 5-т Баянгор аймгийн Баян цагаан сумын Урт баярын Саар дүрээ 5 үрээ тасарсан байна. За өнөөдрийн аймгийн хошоо авраг малчин аймгийн авраг малчдын баяр наадам дэлгэр сайхан болж байна. За соёл насны мордны баяр хэвээрээ Түрүү магнад Оволтой аймгийн Сангийн Талавагийн Сумын алдарт байж Алтан багны хонгор үрээ. Аман хөзөөнд Оволтой аймгийн Үлзий тогийн Сумын алдарт байж Нямсрынгийн хар үрээ. Айргийн 3-т Оволтой аймгийн Үлзий тогийн Аюур зооны хар үрээ. Айргийн 4-т Оволтой аймгийн Үлзий тогийн залуу уяач Хов төгөлдрийн алтар үрээ. За Айргийн 5-т
Баянгор аймгийн Баянзагаан сумын урт баярын саар дүрээ тус хордолж явна. Алдарт уяач Нямсрынгийн азархан гэр хүрээ. За долоотор Оволтой аймгийн Цэцэгнуургийн залуу уяач Алтан гიშгийн хөрөөрэ. За 8 дээр Оволтой аймгийн Үлзийтогийн залуу уяач Батэрээвдийн буурлүрэ 8 дээр зурглаачийн дууранд одоо 6-7-оор яваа 2 үрээ. За 6 дээр Нямсрынгийн азархан гэр үрээ. 7 дээр залуу уяач Алтан гიშгийн хөрөн үрээ. 6-7 дээр явна. За эхний 5 үрээ нэлээд зайгаа авсан байна. Аймгийн ошоо аврагмалчин аймгийн аврагмалчдын баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Оволтой аймгийн Эрдэнэ сум нь энэ жил зун зуншлаг зузаан сайхан урт зун болж одоо дэлгэр сайхан намар болж байна. За хурдан соёл насны мөрн айргийн 5-д Баянгор аймгийн Баянзагаан сумын урт баярын саар намар 5 дээр за эхний 4 үрээний байр солигдсон байна. За өнгөн дээр Оволтой аймгийн Үлзийтогийн сумын алдарт уяач Нямсрынгийн хар үрээ өнгөрсөн аман хүзүүдээр Оволтой аймгийн Сангийн Талавагийн Алтан багны хонгор үрээ аман хүзүү айргийн 3-т Оволтой аймгийн Үлзийтогийн аюур заны хар үрээ айргийн 4-т Оволтой аймгийн Үлзийтогийн залуу уяач Хов төгөлдрийн алтар үрээ гэсэн 4 өрөө явж байна. За манай зурглаач жоох яваад өгөөрэй. За 5 дээр яваа саар үрээ бол Баянгор аймгийн Баянзагаан сумын урт баярын саар үрээ айргийн 5 дээр ногоон цайж нэмнэтэй өршөлж явна. За соёл насны төрөө магнад Оволтой аймгийн Үлзийтогийн сумын алдарт уяач Нямсрынгийн хар үрээ өнгөрсөн хэвээрээ аман хүзүүнд Оволтой аймгийн Сангийн Талавагийн сумын алдарт уяач Алтан багны хонгор үрээ аман хүзүүнд за шарж ээж нэмнэтэй сайхан морин хар үрээ бол Оволтой аймгийн Үлзийтогийн сумын алдарт уяач аюур заны хар үрээ байна. Айргийн 4-т Оволтой аймгийн Үлзийтогийн залуу уяач Хов төгөлдрийн алтар үрээ. За эхний 4 үрээ жоохон салсан байна. За өнгөн дээр Оволтой аймгийн Үлзийтогийн сумын алдарт уяач Нямсрынгийн хар үрээ. За аман хүзүүн дээр Оволтой аймгийн Сангийн Талавагийн сумын алдарт уяач Алтан багны хонгор үрээ. За эхний 4 үрээ жоохон зайгаа авчаа. За соёл насны мөрний 26 ороход одоо 1 км гарan үлдэхэд өнгөн дээр Оволтой аймгийн Үлзийтогийн сумын алдарт уяач Нямсрынгийн хар үрээ. Аман хүзүүн дээр Оволтой аймгийн Үлзийтогийн Хов төгөлдрийн алтар үрээ. Айргийн 3-т Оволтой аймгийн Үлзийтогийн сумын алдарт уяач аюур заны хар үрээ 3 зайгаа авчаа. За айргийн 4-т Оволтой аймгийн Сангийн Талавагийн сумын алдарт уяач Алтан багны хонгор үрээ жоохон суужаа. Жоохон тасарсан байна. За Нямсрынгийн хар үрээ өнгөн дээрээ аюур заны хар үрээ аман хүзүүнд за ингээд одоо соёл насны мордыг тоссон камераас харуулъя. Цэцэгнуургийн аймгийн авраг малчдын медалга баяр наадамд хурдан соёл насны моринд
Говьолтой аймгийн Өлзөөтөгийн Сумын алдарт байж Нямсрынгийн харуурэ. Амангүзүүнд Говьолтой аймгийн Өлзөөтөгийн Мегмарсрынгийн алтар үрэ. За Айргийн 3-т Говьолтой аймгийн Өлзөөтөгийн Сумын алдарт байж Аюур заны харуурэ. Найс натагаад найс. За Айргийн 4-т Говьолтой аймгийн Сангийн Талаагийн Сумын алдарт байж Алтан багны хонгор үрэ. За эхний 4 соёлон нэлээд зайтай орж иржээ. За 5 дахь соёлон одоо барины 6 руу төхөж явна. За Айргийн 5-т Говьолтой аймгийн Өлзөөтөгийн Сумын алдарт байж Нямсрынгийн Азархан хэр үрэ Айргийн 5-аар орлоо. За 6 дээр Баян-Онгор аймгийн Баян цагаан сумын аймгийн алдарт байж Урт Баярын Саарл үрэ Айргийн 6. За 7 дээр Говьолтой аймгийн Сангийн Талаагийн залуу уяач Батэрэтийн буурл үрэ. Урт Баяр хүргээ. Өөрөө танилцуулахгүй. Таны мөрөн өдөр сайхан ордож хүрүүлээ. Энэ Эрдэнэ сумын алдарт байж Нямсрын гэж байна. За хармар өнөөдөр урд амжилт нь ямар амжилттай вэ? Энэ жил бас энэ урд аваргуудын баяраар нэг тавсан. Тэгээ манай дүүгийн төмөн дээмэл хавцаж чадах гэсэн. Сая авсан мархан. За таны бас хэр үрэ сайхан өнгөсөөр гоод одоо Айргийн 5-аар орлоо. Хэрүүрийн юу улсын тод манд од гэрлэгч байчи. Унага одоо. За урд амжилт нь ямар амжилттай вэ? Амжилт нь нэг энэ овооны вэртлэг болчихсон. Тэгэл. За дараагийн зарсан наадам байгаа юу? Гэхдээ одоо тэгэл юм бол урд нуурт. За аваргуудын баяр ямар хуулж сэтгэл сайхан болж гинөө. Энд наар урд гიშгэрсэн. Сайхан баяр болчих. За баярлалаа. Таны үйсэн хүлэг болгон Айргийн 4 авч явах тугай. За баярлалаа. Таны өрөө өнөөдөр сайхан аман үзүүллээ. Нэр алдраа танилцуулахгүй юу? За баярлалаа. Говьолтой аймгийн Эрдэнэ зоригтой аюур санагдав. За алтар үрээ урд нь яаж хүчээсэн бэ? Алтар үрээ хавар Төв аймгийн Тэргүү урд гээд аймгийн бүсэд хавар амаа үзүүлсэн. Тэгээд Үранга аймгийн наадамд нэг 8-аар төгсөн. Тэгээд энэ жил нэг 5-6 орчиж байгаа маа. Удам өгчл хаана хаадаг вэ? Удам өгчл Монгол улсын Монгол улсын алдарт байж Амгаланбаатар зааны гат. За өнөөдөр Сүнөр багаас төрөн гарсан аймгийн аварга малчдын баяр наадам ямар хуулжийн таваас сэтгэлээ хэлэхгүй. За наадам сайхан болж байна. Зохион байгуулалт сайтай. Зуншлах сайтай. Зохион байгуулалт гоё болж байна. За танд баяр үргэв шүү. Олон Айргийн 4 авч яваарай. За баярлалаа. Таны нэр алдар хэм блэ? Таны өрөө өнөөдөр сайхан Айргийн 3-аар тавхлаа. За баярлалаа. Би Төв аймгийн Заамар сумын байж Чанцалмаа гэдэг хүн байна. Миний хар өрөө болохоор Сүхбаатар аймгийн Халзан сумын Алтан үгийн Алтан гац гэдэг ах юм маань унгуураа байгаа маа. За алтар урд хамжилт нь битүүрээ. Анхныхаа урд сайхан хайр. За шууд дараачийн зорьсон баяр наадам байгаа юу? Морныхоо байдлаас л харж байгаа болно да. За танд баяр хүргэе. Шоо хурдан бодлуулж Айргийн 4 олон аваарай. За баярлалаа. Сайн байна уу? Таны өнөөдөр хол өрөө сайхан өнгөсөөр гоод Айргийн 4-оор хурдлаа. Өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Балбаатар Алтан маань гэдгээ. Тий. Сумын алдарт байж. Нягар битүүр байгаа мó. За хол өрөөний өгшил харах бай. Өгшил одоо энэ Тулгоо агши адуучна гант гэдэг залуу гэдэг байгаа мó. За өнөөдрийн баяр наадам зохион байгуулалт тиймэрхүү байна. Үнэхээр гоё болж гинөө. Сайхан гоё болж байна. За аврагуудаа хандаж юу гэж хэлэх вэ? За тэгээ бүх наадам хийж байгаа авраг болон найзуудаа баярлалаа гэж хэлээ. Үнэхээр гоё наадам хийж шүү. Тийм ээ. За танд ч гэсэн баяр хүргэе. За баярлалаа. Айргийн 4 аваарай. За баярлалаа. Одоо наадамд тараад ирсэн нөгөө модоор тавьчихсан. Тэгээ дөрөв болж ирээд бол.
Зингэлнадмын гүчид бүхэн барилдааны арван талын жигүүрт байгаа голтон гэрдэн сумын ганиат эрдэнэ бүхэн дэвжэний бүх сумын ачин ширчин гавдаж одан томон натамштай хангамын урам михээ уртуудын пич хүчийг утсан барьтыгээ Тадын асуды сансаа Бухандия Ангийн хошоо авраг мачтын медадгы надмын хүчит бүхэн барилдааны баруун талын тэргүү магнат Антгийн эрдэн сумын харьяат хантаашир бүхэн дэвжэний бүх сумын зан мөнхтаваа малдаадан дэвэн мандам мадрах машидах гайхамшигтай өргөн содон дуудуулагч өнөдан жидин байсагдантай Одан томн ардын хан бундаас онцгойрон шалгарч шандас шүрмэс хүчатлан бүрдэн төрсөн энэ хөвөр цэнгэд наадмын түгэмэл жавхсан бүрдүүдэгч эдэр залуу саруу сайжрах сумын зан мөнхтаваа сумын зан Мөнхтаваа сумын зан маасан дагтахнаар ширүүхэн урж эхэллээ шинжигний өрцөн дагаас. За суулаа. За талбайн зүүн уртад сумын зан Мөнхтаваа сумын зан маасан дагтахнаар. За сумын зан зэндээ юу шиг сумын ачин Амгаланбаатараар уруудавлаа. Амгайд доодох юм бэ? Сумын ачин Амгаланбаатар наашаа яваарай, Баймөрөг яваарай. За сумын зан Алтабаатар, сумын зан Хос Эрдэнэ 2. Сумын ачин Хос Эрдэнэ 2. За сумын зан Алтабаатар, сумын ачин Хос Эрдэнээр уруудавлаа. Яасан. Юу наа. Заавар. Аль мөнгө аваад юу гэж цаашаа дэлгэн. Мөнгө том шүү. Хос Эрдэнэ ачнаа шаваарай, Баймөрөг аваарай. Хос Эрдэнэ. За сумын зан Мөнхтаваа онгодлоо. За маасан дагтах цаан чүнж шаттай давс. Шатсныхаа яваар хөвдөж юм да. Тэр гүтэд бас яваар. Хөдөлж явах наа. Тэр сайх урт хэлээч. Би авдаг хөлөөд аваа сунгаад. Тэ? Нэг гарнаасаа шинжиг өрөө шүү бас нутгаа. Хэрэгтэй байгаа. Сумын чосол дуудаж. Сумын ачин Хос Эрдэнэ наашаа яваарай, Хос Эрдэнэ Баймөрөг аваарай. Хоёр давхар хөөж шээ. Чөлөөтэй гоо чөлөөтэй гоо. Чөлөөтэй мангаас мангаас нэ. Тэр жоохон нээж. Жоохон тийгээр нэг мөрөөр таашаа. За.
Сумын зам мөнгөлөө сумын зам баасан тогтохоор гуруулаа. Зааштай халз дайраад нэг сайхан утгалаа да. За сумын зам зовсон учраас сумын начин 23 оны манай бүгцэргийн цэргийн баяраар сумын начин зовсон манай цагаан боловгийн хөргөн нодны шилжиж ирсэн халиуны задуугийн шилчинг задуу сайн нодны цааныг дуудаа. 23 онд сумын начин зовсон. Сумын зам баасан тогтноо шивээрээ ирж баймөрийг аваарай. сайн. Оо баярлалаа баярын мэд өгч. Баяр хүргээ авна. Одоо ингээд үгдтэй дээ. Заа шиг давлаа да. За сумын зам зовсон очир өхийн давхар нааж аваад давлаа. За хуралдаалгын гэр бүл байна уу? Хуралдаалгын гэр бүлийг орж байна. Зөвтөрийн гэр бүлийг орж байна. За Башвалтын гэр бүлийг орж байна. За аймгийн авраг малчин Отгон баярын гэр бүлд аймгийн авраг малчин Баатар цэрэнгийн Чимэд намжлын гэр бүл аймгийн Ардалт уяад аймгийн Ардалт авраг тэмээчин сумын авраг малчин Мөнх цэргийн гэр бүл за сумын авраг малчин Алтан сүхийн гэр бүлээс хүндэтгэл үзүүлэхэд бэлэн байсан байна. Ингээд Отгон баярын гэр бүлийг энэхүү зүүн асрын баруун талд урьж шүү. Энэ баруун жигүүрт хүрээд ирээрээ. Отгон баяр ганц зэрэгнээр наашаа хүрээд ирээрээ. За Зөвтөрийн гэр бүл за үйл цахах маань хүндэтгэл үзүүлэх бэлэн болсон байна. Ингээд хүндэтгэлийг нь хүлээн авна уу. Ингээд үр хүүхдүүдийнхээ хамт танай гэр бүл дэрүүлийн калц жаргал хүсэн ирээд энэ хүү хүндэтгэлийг өгөхөд бэлэн болсон байна. За Отгон баярын гэр бүлийг орж байна. Эрхэм сайхан аврах сайчууд ахан дүүс нь хүндэтгэл үзүүлэхэд бэлэн болсон байна. За Отгон баярын гэр бүл аймгийн авраг малчин Чимэд намжлын гэр бүл за аймгийн авраг тэмээчин сумын авраг малчин Мөнх цэргийн гэр бүл за сумын задаа авраг малчин Алтан сүхийн гэр бүлээс хүндэтгэл үзүүлэхэд бэлэн болсон байна. Ингээд аймгийн авраг малчин хэмээх хэрхэн цолныхоо нэлээдгийг хийж байгаа Отгон баяр ганц зэрэг нарийгаан урьж байна. За Отгон баярын гэр бүлийг урьж байна.
За ингээд аймгийн хошин авраг малчин хэмээх эрхэм цол хөстөж хамтдаа медаль наадам хийж байгаа ах Башаалтайхан гэрүүл аймгийн авраг малчин дөө Хүрэлтхан гэрүүлээс хүндэтгэл үзүүлж байна. Ингээд хүндэтгэлийг хүлээн авна. За энэ өдөр медаль наадмаа хийж зан нам баярлаж энэ сайхан одоо алт мөрөөрөө хүрээлүүлж хүндэтгэл үзэж байгаа энэ сайхан эрхэм дүүнэн дундаас нэгэн өдөр хөдөлгөөний баатар төрөх болтгой гэсэн нэгэн сайхан яриаг өргөн төшүүлээд хамтдаа наадам чаалан бүгдээрээ уухай одоо манай өсч хоёр сайхан зан Haydi herayram Türkiye Sırgın Yürüyüşün cüzdanın başına atlar Sümen zan çadırıkçı hasta oturcan Zamukta Herim duran Türkiye Sırgın herim Hüsün cüzdanı Sümen zan baksın Sümen zan Hüsün uçurun Sümen zan Zindayışlar Durudayda Zamana Sümen baksı uçurun Haydimin varım kurağında Аймгийн aslın Otağın аймгийн aslın bombaylar Müdür düğündür Sümen zan zadan Marçısa İksan bir çıra Bağırın otuğa oturdu çıra Bana ata Şekimil çalı Çok öldür olacağız Sümen zanda Yapsa uçursa Mana zıçılmıyor ağız Mana Mongol ülkeyi Proğunda altın altın Mongol ülkeyi sarıncın bakcan Hayırmındır Namanın da Mongol ülkeyi can çadır Mongol ülkeyi dağın avru Müslüman ararsa Ünsüne bugün tam özgün noktadı Bugün tam Hatayını
төгсдөгөр гайхны өөртөө төрсөн том хөвгт ийм сайхан бүхэн өлгөн нутгийн дэвжээр явж байгаа залуучуудаа Ихнээс саяхан насрын баруун талаараа зинхлэр гарч нарзын дээр баруун талаар орж ирж манай Сумэнзан албан одоо Сумэнзан Сэрэнжин болцооны одоо нагсгчийн Сэрэнжин болцоо нагсгчийн хөвгт зөв манай Сумэнзан одоо за мөнгөтэй сарайгийн харьяат Сумын хоёр начин одоо эдний ахнаар аамар эд үйдэнгийн барилдаж явуулсан миний үе одоо ийм сайхан заа начингуудтай явсан байганаа. Series дугаарыг машиндээс хадам авшуур худалдаад байна шүү. Ингээ наадамчууд нь тавхныг худалдан авахыг хэлж байна. Series дугаарыг автомашин дээр хадам авшуураар үйлчилж байна. Ингээ наадамчин тавхныг үйлчлүүлэхийг урьж байна. Цаанaalтай өдргөөний нагц тав дөрөв асан Сумэнзан нэг начин тоо мөнгөтэйг хоорохон Сумэнзан хайзах мөрдөж залуучуудаа Сумэнзан Алтайтраа Сумэнзан мөнгөтэй дөрөвдөө өдөр төрөндөө ийsähän залуучуудаа инжигч залуучууд Алтайтраа нарыг мөнгөтэй цэцэг нурбалгийн хайрын хашаавар мачигуудын баярын сэнгэр наадны ихэн насны мөртийн уралдааны төрөө мангаа төвдсөн цагаан нурбалгийн хаяа сумын алтар туяаш алтан магны бар амаа хүчүндэн хурдсан цэцэг нурбалгийн хаяа сумын алтар туяаш алтан мөчийн хангар
Айргийн гурав тулталсан үлцийтогийн залуу яач Алтайбаатарын хонгор айргийн дөрөв тулталсан үлцийтогийн яач Бүтэн баярын хүрэн айргийн тав тулталсан үлцийтогийн яач Буфат Тимор Тэдэн насны мөртийн уралдааны түрүү магнад хурдулсан Цонын алтар туяач Нэвсүрэнгийн хар үлцийтогийн залуу яач Хөлтүүлбэрийн халтар айргийн гурав хурдулсан үлцийтогийн цонын алтар туяач Аюуртаны хар айргийн дөрөв хурдулсан цонын алтар туяач Сангийн Даавагийн уяач Алтан багны хонгор айргийн тавт үлцийтогийн цонын алтар туяач Нэвсэнгийн хээ Даган насны мөртийн уралдааны түрүү магнад хурдулсан Баян хонгор аймгийн баян цагаан цонын залуу яач Жамбал санчдын хар Аман хөтөн хурдулсан баян хонгор аймгийн баян цагаан цонын залуу яач Хангчирдын цаахар айргийн гурав хурдулсан Зэчмөр багийн уяач Алтан очрын хүрэн айргийн дөрөв хурдулсан Төв аймгийн заамар цонын уяач Чанцал магийн халтар айргийн тав хурдулсан Сангийн Даавагийн уяач залуу яач Дандин сүргийн хонгор энэ хурдан хөлгүүдийн цолдыг илээ Хангай мэдхийн сүрийн бадруулагч хамгаалтын хан шүгий баярын цэгний манда Түрээ нати байсгын мөсөн түмэн аттын дөрөв төтөлөхгүй хурдалдаг мянган аттын дөрөв мэтрэлэхгүй хурдалдаг нэпсэн жылла сонгон гүйдэг Сан дөрөв саяагаан ярал цуудын замыл зурга хүчүүгээ сүнгэл цуудын таасаахын жиккээ сөттül цуудын Тудаа сайхан заагаа хоттул цуудын өчөттөрөн хылдаан ярал цуудын өттөрөн хылдаан ярал цуудын Арчирсан нагийн хөдөгд авчирсан хангаамал төрнийник дайрын дуртууд хөдөнгнаа гацтэр хурдын хөдгүүд нь энэдүүдээ Инээ умын хэмцэлдий гүрэндэг рүүсэн ирэх датын умын цалдыг тэндэглүүлсэн Адам томнгардын хангамал цаахан үзэн юусэн эцэн хүннээ баярлуулсан Ичил лафлар үжүүлсэн магтаж өршхийн нэртэй болгуулж киузэлсэнтэй Элдүүзүүдийн эрдэн шийшүүлсэн энхамын эрэгчэргэн төмнийник торгонёдоо тодмгнаа хурдан хөдлүүд нь энэвидүүдээ Тааш нь удаа хийдэг ой. Цаад дууддаг. Тааш тавьж. Баярлалаа. Түрүү жаадсан эсмэсний модын цагныг гардуулж байна ингээд түрүүсэн эсмэсний таймерыг аймгийн аврагмагчин хүрэлцлийн гэрүүл за мөн адамын хүлэн хурдсан эсмэсний таймерыг аймгийн аврагмагчин Отгон баярын гэрүүл за мөн гурав хурдсан марны таймерыг аймгийн аврагмагчин Түлтэвчгийн бүрүүдэлжин гэрүүл за оргийн дөрөв хурдсан марны таймерыг аймгийн аврагмагчин Тогтойрын гэрүүл за айргийн тав хурдсан марны таймерыг аймгийн аврагмагчин Ташаарын гэрүүл гардаг байна ингээд Эхэн уяцтын улсын хөлөг болгоны хурдан байд улсын хүүхд өхөн чинь цаваа явах батгайсан энэ сайхан ирээдүйд өргөн төвшөөж байна.
За түрүүлсэн Саягийн Баймарыг аймгийн хошоо аврагчийн хатангийн дашуултын гэрүүл. За хоёр аймгийн аврагчийн факторийн гэрүүл. Хоёр цогцолсон Саягийн Баймарыг тогтвол. За гурав танах гэдэг. За гурав цогцолсон Саягийн Баймарыг аймгийн аврагчийн отон байрын гэрүүл алтаж байна. За дөрөв цогцолсон Саягийн Баймарыг аймгийн аврагчийн хүрэл төлгөн гэрүүл алтаж байна. Аймгийн тав цогцолсон Саягийн Баймарыг аймгийн аврагчийн дашуулын гэрүүл алтаж байна. Ингээд эдгээр Баймарыг алтаж байгаа эрхэм мачтаа мас өргөн бом төмөр өсөн үрчих болтгоо хэмээн гэрээгүй энэхүү одоо нараа ойц хурдсан эрхэм уяат өнөц хурдсан эрхэм хөөрхөн дүүнэлтэй ойсон хөлөг болгон чинь хурдан ойсон хүүхд бүхэн чинь цаа болтгоо гэсэн энэ сайхан яриулыг өргөн дэвшүүлье ингээд эгэлгүй сайхан эзэн нутгийн зам олон минь Саягийн таасан болж дандаа хиймэл дундаа өөдөө болтгоо. За дагны түрүү Баймарыг аймгийн хошоо аврагчийн хатангийн дашуултын гэрүүл галдуулах гэж байна. За дагны аман хөдөөнд хурдсан цааш дагны Баймарыг аймгийн аврагчийн дашуулын гэрүүл галдуулахад бэлэн болсон байна. За гол хурдсан ямар дагны хүрэн дагны Баймарыг аймгийн аврагчийн төр тогтхын бүрдэлтийн гэрүүл галдуулахад бэлэн болсон байна. Ингээд за дагны дөрөв хурдсан хатар дагны Баймарыг аймгийн аврагчийн отон байрын гэрүүл галдуулахад бэлэн болсон байна. За дагны аймгийн тав хурдсан дагны хонгор дагны Баймарыг за аймгийн аврагчийн сандажвын цогтойрын гэрүүл галдуулж байна. Ингээд эрхэм хөөрхөн дагнууд өрөнд хурдсан хүүхдүүдтэй сургуулийн өндөр амжилт эрхэм хөөрхөн дагнууд минь хурдан хүлэг болж өшөө хөлсөн уралдаанд олон айраг төрөө аваарай гэсэн энэ сайхан ирээдүйг өргөн дэвшүүлье. За ингээд уяачт нь ойж хурдуулж байгаа хүлэг бүхэн чинь хурдан унаж байгаа хүүхэд бүхэн чинь цаваа цолгон байх болтгоо гэсэн ирээдүйг дахин өргөн дэвшүүлье. Элбэг хэрийн гайхам хурдын дуурайсан эдрийн өр хойч залгсан нахарангийн тэнгэрийн адилжтэй намын зохилдсан бараа ширтсэн начин хорхон чихэн юугаа салуулан нарийн ортол хузуу юугаан гохайлган эрдэнийн дэдэл толгой юугаан өргөн эвтит цагаан шүтий юугаа ярзуулан эжин хүнээ харан нишэдэг ижил сүргээ хаан үрсдэг дөрвөлжин зандан хүчит тэнкэл хурдсан дөрвөн жирзэн хурдан шанцаар зогцолсон халын цоцлоогүй хурдан шинж төгөлдөр бүрдсэн астан бордод зүй за энэхүү уулнаад ширж хайрын төрөө асан хатч эс таахын нөөцийн насан дээр аймгийн хошоо аврага аймгийн
аймгийн авраг болсон аймгийн машин авраг дашаад аймгийн машин авраг дашаадын гэргийн хансалгармаа аймгийн авраг хансалгаа аймгийн авраг хансалгын гэргийн нард дансаа аймгийн авраг тогтоор түүний гэргийн даахуу аймгийн авраг атхан байр түүний гэргийн хансалгаа Засгийн шуурга хийж өөстөйгөө хамтаасан цагийн шуурга сууж өлстэйгэн хамт төдсөн чөлөөлдөн хордох захин эзэн хөлгээ цуутаа наадмын тэнгэр дор нар зүү гаргасан хиймэлдэг мачтын яруу бадар тугай. За цэцэг нуур багаас төрсэн аймгийн хошин авраг малчин аймгийн авраг малчид маань мэлалга наадмын зохион байгуулж байна. Юун төрөнд одоо амжилттай сайхан оролцож тэргуун барь эзэлсэн танд баяр хүргье. Үзэгчид маань өөрийгөө танилцуулна уу? За баярлаа. Би Говьалт аймгийн Эрдэнэ сумын цэцэг нуур багийн ганц өхөн консултлан аймгийн мэргийн спортын мастер цолтой. Өчигдөр нүүдэлчин фестивальд оролцчихад урьдчилан алдартнуудын баяр зориулж амжилттай сайхан харуулж төрүүллээ. За бүх алдартангуудаа улсын авраг малчид болоорой гэж хүсье өрөөё. Бүгдээрээ сайхан наадаарай гэж хэлье. Өнөөдрийн баяр наадмын хэлж байна. Баяр наадмын талаар хэлбэ. Өнөөдөр сайхан наранд тэгшэрсэн сайхан наадам боллоо. За салхи шуурахгүй сайхан наадлаа. Оноо өндөр сайхан наадсан. За харваанд оролцсон нийт харваачдын чансаа өрсөлдөөний тухай. Манайхан ерөнхийдөө бүгд аймгийн цолтонгууд байдаг. Тэгээд манай сумаас араас ерөнхийдөө мастер цолтонгууд төрөн гарч байгаа. Тэгээд өрсөлдөө маш сайн. За бүгдэнд нь амжилт дараагийн наадамд амжилттай оролцоорой гэж хүсье өрөөё. За баярлалаа. Намайг аймгийн мэргийн спортын мастер Моёрын ням тулга гэдэг байна. Говьалт аймгийн Эрдэнэ сумын цэцэг нуур багийн харьяат. Өнөөдөр бас аврагуудын маань баяр сайхан болж байна. Гэр сайхан болж байна. Өмнө говьоос урьдчилан ирлээ. Холимогогийн улсын аврагт оролцож байгаад өчигдөр гараа тэгээд хотоор дайраад нэгдэрээд бас зорж ирээд сайхан дөрөвсөндөө баяртай байна. За Эрдэнэ сумын тухайд бас үндэсний сур харва үнэхээр сайхан хөгжиж байгаа сум байна тий. Тэгэхээр ер нь одоо таны тухайд хичнээн шав төрүүлж байна. За ер нь одоо Эрдэнэ сумын харваачид ер нь сүүлийн жилүүдэд ямар амжилтыг үзүүлж байна. За манайх одоо яг 19 оноос эхлээд 2-3 дахин эхэлж ирсэн байгаа. Тэгээд 2 шавтайгаа би өөрөө ингээд эхэлж ирсэн. Одоо манай яг үндсэн одоо харваачд маань насан туршид нэг 20 гаруй хүн байна. Сүрийн харваачд бол нэг 40 үед харваач ингээд үндсэндээ нэг 60-70 харваачтай байгаа. Тий. Ер нь 70 харваачтай одоо шавтай болсон байна л гэсэн. За манайх одоо 22 оноос 21 оноос эхлээд спортын мастер 7, спортын дэд мастер 4, аймгийн мэргэн 3, аймгийн онц харваач 1, тод харваач 1, гармгаа харваач 1 гэсэн юм одоо амжилтууд одоо яг 22 23 онуудад ингээд гаргаад байгаа. За өнөөдрийн баяр наадмыг хийж байгаа аймгийн хошин авраг малчидаа хандаж замун одоо наадамчин төмөндөө хандаж баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу та? За ингээд аймгийн хошин авраг малчидаа одоо ингээд цаашдын одоо ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсээд Монгол улсын авраг малчид одоо дөрөн гарч дахиж энэ сайхан төгс харихныхаа үрт олон наадам хийх болтугай л гэж ирээ дөө. За. Гэргийн ажмаа аймгийн авраг малчин завтар гэргийн даахуу аймгийн авраг малчин атмаар гэргийн хангэрэг аймгийн авраг малчин мөрөглөрж гэргийн мэнд хэсэг
Надын гэрэг магнат Саминзан болсон учраас 15-ын гэрэг магнат Саминзан мөнгөтэй. Саминзан болсон учраас 13 онд Саминзан зэдний хөтөлбөр аймгийн одоогийн аймгийн өсөн бомбераар аймгийн өсөн бомберыг Самин авцгаа хэмжиж Саминзан зэдний хөтөлбөр Саминзан мөнгөтэй 2023 онд Саминзан зэдний хөтөлбөр хангаж 10 жилийн дараа Саминзан зэдний хөтөлбөр хангаж Саминзан зэдний хөтөлбөр авсан чөлөө бүхий спортын мастер улсын насан туршийн чөлөө бүхий улсын аврагын хэмжээний тэмцээний 23-24 оны голд медалийн мэдаль авсан чөлөө бүхий спортын мастер ийм тамирчин байгаа. Одоо энэ цагийн Саминзануудыг өнгөрч яваа ийм Саминзан манай лувсаач заасан сайхан бэртнаа. Чадвар юм зааж өгнө. Дийдгүй явцсан. Хоёр юм ярих гэж морин одоо вирус дээр ярих гэж байна. Тэнгид наадам Саминзан мөнгөтэй дөрөв Саминзан болсон учраас ерөн наадам сайхан хэлгэрээ. Bütün bu örgümcüde konuşu tanıtıldı. Örgümcüde konuşu. Erhim Hunduk is Tindavus Tana. 2024 оны аймгийн хошоо авраг матчтын медаль баяр наадмын үндэсний бүхий барилдаанд уран мэхийг оруулдуулан үнэн хүчийг үдэн урамтай сайхан барилдаж шүлгүүлсэн тул баяр хүргэж хүрэл медаль өргөн жил мөнгөний шагналаар шагнав. Монгол бүхийн босоо чиглэлээр эвэг болтгоо аймгийн хошоо авраг матчин дашууд аймгийн авраг матчин стафт баяр сташвар цэг хүрэл тулгадэ отхон баяр тэг өргөдөлж 2024 оны 8 сарын 19 цэцгмэр гэсэн энэхүү өргөмжлөл хүрэл медаль 200,000 төгрөгийг гадуурхад үлэн болсон байна. Ингээд аймгийн авраг матчин зогтойрын гэрүүл шүгүсэн Цэндавшийн шагналыг гадуурхах гэж байна. За шүгүсэн ганцхан автоватар мөн үгүйсэж өргөмжлөлөө хүрэл медаль 200,000 төгрөг. За ингээд автоватрыг болж байна. Ингээ аймгийн хошоо авраг матчин ташаалтын гэрүүл шагналыг гардуулж байна. За одоо миний бүгд үтгсэн юм уу? За өргөмжлөлөө эрхэм хүндэтгэл дурсан учир танаа 2024 оны аймгийн хошоо авраг матчтын медаль баяр наадмын үндэсний бүхий барилдаанд уран мэхийг оруулдуулан үнэн хүчийг өдрөө урамтай сайхан барилдаж өдөрөлсөн тул баяр хүргэж мөнгөн медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Монгол бүхийн босоо цагаан хүмүүс өнөд ивэх болгоо гэсэн энэхүү өргөмжлөл мөнгөн медаль 400,000 төгрөгөөр шагнаж өгсөн байна. За ингээд шагналыг аймгийн авраг матчин басурын гэрүүл галтаж байна. За ингээд тэр бүх гадаад аймгийн мөнгө та таныг урьж байна. За 500,000 төгрөг автан медаль өргөмжлөлт
хэдийн хамт сагнаж байна. Ингээд энэхүү сагныг аймгийн авраг матчин тэрэн садны хурдлагын гэр бүл ардах бүлэн болсон байна. Ингээд баяр мөнхийн бабадаа түрэг мөнхтава. За баяр мөнхийн мөнхтава. За ингээд мөнхтава дүүтэй аймгийн болон улсын цалтай бүх болоороо хэмээн энэхүү сайхан эвхэн цалыг хүсхийн үгүйтэйрүүдийг өргөн төвшүүлье. Цэцэг нуур багаас төрсэн аймгийн хошин авраг малчдын мэлалга надам амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөж байна. За таны тухайд бас эр бэрээс хорин одоо хүчит бүхэн барилдаанд амжилттай оролцож төрүүлсэнд баяр хүргэе. Үзэгч дүмд маань өөрийгөө танилцуулна уу? За би нөгөө Хоолтой аймгийн Эрдэнэ сумын яриад сумын за мөнхтава баяр мөнхийн мөнхтава гэдэг. За өнөөдрийн баяр наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцсан уу та? Цэцэг нуур багийн маань аймгийн алдарт малчин болцоосон алдарт ах эгч нар маань баяраа сайхан хийж сайхан наадам болж сайхан барилдаж төрүүлсэндээ баяртай байна. За таны тухайд энэ жил нийт хишнээ баяр наадамд оролцсон. Ер нь ямар амжилтыг гаргав? Энэ жил ерөн сумын ойгуудаар тойрж барилдсан. Тэгээд шүүгэрсэн тийм л байна да. За нийт цэцэг нуур багийнхандаа болон Говьлтай аймгийн Эрдэнэ сумынхаа нутгийн зон олонд хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү та? За эрдэнэчүүд цэцэг нуур багийнхаа малчид ард иргэдтэй энэ жил сайхан онд орж мал нүсэж цаашдаа улсын авраг малчид болохын эрүүл тавьяа тэгэд. Сайхан надлаа. Ингээд аймгийн авраг малчтай алдраа тэмдэглэж байгаа. Бүгдэнд нь мал сүргэн улмыг өсгөж аймаг улсын авраг малчин болоосоо гэж хүсэв. Өнөөдрийн барилдаа үнээр сайхан боллоо. Залуучуудаа сайхан барилдаж шүүгэрсэндээ баяртай байна. За үзэгч түмэнд маань өөрийгөө танилцуулнаа. Намайг Говьлтай аймгийн Эрдэнэ сумын яриад сумын зан зэндээ явждаг. Өнөөдөр бас энд миний ах бас аймгийн авраг малчин болоод алдраа тэмдэглэж байгаа. Тэгээд ахтаа болон бусд аймгийн авраг малчтай улам их амжилт гаргахыг хүсэж өрөөё. За баярлалаа. Баярлалаа. Говьлтай аймгийн Эрдэнэ сумын ганц үхий Алтай-Батар гэдэг сумын зан цолтой залуу байна. За ингээд аймгийн авраг малчинныхаа медалгыг тэмдэглэж байгаа хч нартай баяр хүргэе. Илүү их амжилт хүсье. Улсын авраг малчин болох болтугай. Өнөөдрийн баяр наадмын талаарх таны сэтгэлийг өнөөдөр сайхан баяр наадам болж сайхан өндөрлөө. Гоё байлаа. Гоё сайхан барилдаж шүүгөрлөө. За таны тухайд бас энэ жил хичнээн баяр наадамд оролцсон. Ер нь одоо ямар амжилтуудаа наадав? Би ч энэ жил баг жижиг наадмуудаар нэлээд барилдсан, нэлээд хэд шүүгөрсөн. За баярлалаа. Намайг Говьлтай аймгийн Эрдэнэ сумын Цэцэг нуур бригадын Цэрэн сотны хүрэл тулга гэдэг. 5 айлын 5 амбултэй 5 хүүхэдтэй айлын дундх нь. Би бол яг миний уугуул нутаг бол Говьлтай аймгийн Цогц сумын уугуул байгаа. Тэгээд Эрдэнэд бэр болж ирээд одоо 20 жил 22 3 4 жил дээр л одоо явж байгаа мэн. Миний аав Говьлтай аймгийн Цогц сумын хөдөлмөрийн баатар Дарамширын зэрэнд одоо гээд сайхан хүн байж байгаад нэг гараад аав маань болсон. Би тэгээд одоо ингээд одон заатгаад малын маллаад одоо өнөөдөр аймгийн авраг малчныхаа баярыг тэмдэглээд ингээд явж байна. 2000 онд айл болоод 3 сайхан хүүхэд төрүүлсэн. Яахта 2 ээж аавууд бүгд сайхан малчин улсууд байсан дөрүүлээ. Тэгээд 300 толгоомжтой айлаар болоод
Тэгээд 2002 онд жоохон цаг атуураад жоохон яагаад тэгэл тэрнээс хойш бол одоо сайхан болоод ерөнхийдөө тэгэл тамалаа 1000 хүргэж нэг өсгөөл тэгэл цагийн атуураад ирэхээр малчиг угаасаа цагийн угаар явдаг чинь тэгэл зарим үедээ жоохон цөөлөөл тэгэл банжлаас цаг сайхан болохоор малгай авах тэгэл ингээл боддог тэмээс үстэн тэгэл өсгөөл явж. Тэгээд манайх энэ онцгой амрын хөтөлбөр гэдэг газар нутагтай. Тэнцэнэ нэг том хайрхантай. Тэгээд манай нутаг бол ер нь бүр 22 дийлэн гэл нутаг бол сайхан нутаг л да. Өсгөөд маллуул. Үжилтэнтэй газар гэвэл манай сумч бас энэ баг сумд бол байгаа л та. Тэгээ одоо гүрэн богчийн хуулзаргаа сайхан нутагтай айлууд нутагтай газар байгаа өмнө тэгээд одоо энэ дээд сайхан мөнгөцстэй гөхөөлнда айлууд нь зунд гарч нутагтай. Би ч одоо бэр бол жирэлэнд мал мадхад ерөнхийдөө тэгээд манай хоёр юу ч нэг нутаг заалгаа ингээд нутаг заалгаа болохоор тэгээд нэг ягаад юм байхгүй. Ерөнхийдөө мал мадхад ямар ч ургамал болгоо хэр болохоор ингээд осолцсон байдаг учраас мал мадхад альч малыг хариулаад яваад цохимжтой тэгээд бахархмаа сайхан нутаг. Ял одоо ямар ч малыг маллал хааж нутаглаад яваад зунданч намарт ч альж яваад яваад нутаг дэвсгэр том юу сайтай болохоор бид нуч малаа явахад нэг түүртэй зовоод нэг яагаад ах юм бэ гэх юм уу. Бид хоёр айл орон болоод нөгөө одоо ч би чи нэг 50 хүрээл явж гин. Тэгээд нөгөө хөөгч уган сургууль соёлгээл ингээд явцдаг. Залуухан багтаа бол сарлагаа саагаад хүчрээ цаагаад яваад идэг гэсэн. Одоо тэгээ нөгөө жоохон 50 хүрээд хүүхдүүд том болоод ингээд тусахаар аюулхнаа болоод ирэхээр сарлагаа жоохон тэгсгийгэл ямааг бол байнга санаа үзүний цагт бол хийг амтай ахтуу нөгөө бүр ингээд нөгөө үсэл худалдаанд ороод явах үл чадал завж олдохгүй ч гэсэн сум орон нутгийнхаа авъя гэсэн ах дүүнэр найз нөхөд тэгэл мөнгө төгрөг цагаат гэсэн хүндээ мөнгө төгрөгийн хэрэгцээ байж байгаа юм чинь аль цагаатыг хийгээд сайхан борлуулцдаг нутагта цагаатыг гайгүй чинийх сайхан найз нөхөд маань бол бүр ялангуяа миний найзын цагаатыг сайхан чинийхийг л авъя өөр хүнээс авшгүй нэгэл ингээл бүх сайхан цагаатыг бол бүгдийн сайхан хийдэг. Сумын 100 жилийн баяр наадам сайхан болсон. Ер нь бахмаар ер нь урд жилүүд болохоос илүүтэй бас сайхан болсон гэж бодож байгаа. Ер нь сум орон ч гэсэн бэлтгэл сайн хийсэн. Манай өчид 5 аймгийн аварга малчин, нэг ошоо аварга малчин. Зургуулаа нийлээд хоорондоо ярилцаад одоо ямар гэсэн 6 айл байгаа юм чи 3 насны мөр уралдуулаад ном сумаа харуулад хөөм барилдуулъя гэсэн тийм яриа хийгээд зургуулаа уулзалт байгаа яриад тэгэл өнөөдрийн баяр наадмыг зохион байгуулж нөө их насны мөр сайхан арайгаад ирлээ 17 мөр яваад аргийн 10 мөр юу 5 мөрийн барь 10 мөрийн барьсан 17 мөр нас өнөөдрийн баяр наадам бол энэ сайхан болж байна гэж бодчих. Тэгээд нөгөө мор мал энэ хүүхдүүд мор мал сонирхон тэгээд богийнхоо юутай ерөнхийдөө энэ чандамны нөгөө хүрхрээ өсөө гоцох юм ачтیں۔ Хангачтай тэгээд овёс мовёс тэрийг авуулаад өөртөө мэлцгээд бацаагаад авчих нь улааг мааг авуулаад өөртөө аймаг руу гаргаад тэгээд авчих нь тэгээд ерөнхийдөө энэ үйл битгэхэд нодны бол ерөнхийдөө битгэж тэгээд мал малдж байгаа ус чинь малынхаа юуг л олцоохон харж ямар хөө үйл болохоос ямар хөө юу явах бол гэдгийг малаа харж байж идэв чинь энэний тухайд бол дотор аваадтаа энэ үл жоохон застай дүгэж магадгүй байх гэсэн тийм юутай явж байгаа тэрийг яагаад би тэгж бодсонгүй ерөнхийдөө нөгөө мал гаргаад барихаар нөгөө малын гүзээний үсгэл дээр юусуу тэгээ ярьж идвс тэрийг л би ерөнхийдөө ажиглаад байдаг тэр бол нэг зүрдгүүл юм шиг үлээ тэгээ би энэ жил ноднон бол улсууд бас нөгөө манайх газар гарч муутай ээж зууд болох ах ял тэгээд бас харин энэ жил бол сайхан үйл болсон
яг ороход бол Орсын ч юм уу таа жоохон дэгж байгаа болохоос нэг сүрхэн юм булгаагүй. Тэгээд энэ жил бол малын гүзээ өрнөл дэвстэй байгаа. Тэгээд би энэ хэдтэй энэ үйл ерөнхийдөө яахгүй бас цас ихтэй үйл болж мэдх юм байна. Тэгээ манайх чинь эндэх нүхээрээр үйлччихдэг сарвчтай ашаатай хүр буудлаа задлаа түшээ бэлтчихтэй. Тэгэл сум орон дотор нэг сургууль сайдыг өгдөг гэдэг ах юм байхгүй чи тэгсгийгээд нэг ажирдаг юм уу? Гайгүй. Тэтгэлээ сайн хийчих бол ячгүй тэгэл тавчихдаг. Хамаахан маань юуны Монгол Улсын их сургууль төгссөн технологийн багш мэрэгчлээ. Тэгээд манай хөргөн маань Улаанбаатар их. Тэгээд Улаанбаатарт одоо оюулын дэрцэл манай хөргөн маань Харваач намсам Харваад явж байгаа. Тэгээд ээж аавынхаа даалгад ирчихээд одоо буцсан. Аюул хүүхдийн сургуульд байдаг учраас тэгээд явах гэж байгаа. Тэгээд өөртөө хуваараа хөдөлмөр эхлээд намсамынхаа сумын хийгээд тэгээд явчихтэй. Хоёр банд маань баг нь мал дээр одоо ээж аавдаа туслаа байж байгаа. Дунд банд маань уул нөгөө удирдлагын ихтэй төгссөн. Тэгээд одоохондоо бас л ээж аавдаа туслаад ерөнхийдөө бит хоёрыг таир сууранд байсан дээр баха одоо ятаа жоохон юугаа батсан дээр өвлийн атуу цагт жоохон амс хийгээд хавар мал угаа төлөхөр гарч ирчээвэл бит хоёр мал тэгээд хоёр гүн маань бит хоёртай одоо бага энд маань одоо найз хүнтэй болцсон дараа жил тутаа гараад тэгээд явах. Тиймэрхүү л бит. За залуучууд манай аймгийн засаг даргач нь залуу айл орон болж байгаа улсуудад 57 мал өгч байгаа л гэдэг чинь манай банд чинь нотнгийн нөгөө дөрвөн нуур руу явах нэг ойдрууд одоо яваад танилцаад ирсэн. Тэгээд айл орон болоогүй байж байгаа. Тэгээд айл орон болохоор нь 57 малын аваараа гэл тэгжилээ. Тэр улс ахал арга хэмжээ залуу хүүхдүүд их урам өгд юм байлээ. Тэрс одоо бид нус ч ямар хүүхдээ өмч өгч чадахгүй гэж яаж байгаа биш. Ангэрээсээ мал таслаад аваад яг хүн хүнийг үнэлээд мал өгнөгээ тэгэхээр айгүйх бахархтай юм байлээ. Манай аав адууч юм байсан. Тэгээ сумын авраг адууч хийж явсан. Тэгээ адуу бол сонирх зүг яах вэ? Тэгээд бага насндаа нөгөө нэр мөхнөстэйгээ эйгүү ах үедээ мөр үжил байсан. Одоо нэг сонирхгүй мó зүгээр хүүхдүүдэл мормасаа яаж явчих. Мордол хоны хариулаад явж өгүүлсэн. Хүн ямар ч хүнд хөгшинч залууч ер нь эмэгтэйч эрэгтэйч мороо унаад малаа хариулаа явж явах шиг сайхан жаргал таавахгүй. Амын гоё чилэр өсөж тийм. Юу бол үйл зөнгөл мороо ундаг. Хоны хариулаа. Тэгээд залуучуудад тэгээд хэлэхэд одоо ядаад мор унаад моцигла багамжиг ядаад одоо эрэгтэй эмэгтэй бол нурууны суултал гэсэн хүүхдээс л бараг тийм гараад ч юм бол ерөөсөө л одоо моциглийг юу штэ. Тэгэхээр тийм учраас мороо өмжсэн дээр юу сууч мороо өмжсэн учраас эрүүл тийм л байгаа. Тэгэхээр одоо мороо өмжөөл эрүүл байх үндсэл тэр юм байна лээ. Ядаад нуруу бүр хоёроо яа гэж боддоо тийм юу техник юм бол өсөө чанга өслөө мороо мордоо тэгэл малаа хариулаад тэгэл явж идэг байсан. Тийм өвчин юм зэрэг юм хэлдэггүй сайхан байдаг хөгжиж байна. За наадмын зарим ярьсан наадамч болондоо тий энэ наадамч төрнийг баясгаж байгаа мороо үж ирсэн тий барилгатаар ирсэн харуултаар ирсэн хүмүүстэй хандаад хоёр масаа мэдчихэд иршүүлээд хол ойр байгаа хүмүүсийн газар маань дахин дүүстэй хандаад мэдчихэд иршүүлээд ярьж болдог яа. За энэ уран цугулсан бүх наадамчин олондоо энэ өдөр болж байгаа аймгийн ашаа авраг аймгийн аврагуудаа бүгдэнд нь өдрийн амар амгалан айлдах яа. Миний зүгээс болохоор бид хэдийгээ хүнд итгэж ирсэн харваачд, бөхчүүд, уяачд та бүхэндээ энэс хойш улам баяр наадмын өргөн сайхан болж сансан бүхэн нь бүтгэж байх болтугай гэж өрөө. Тэгээд адилхан баяраа тэмдэглэж байгаа найз хөтөн энэс хойш амжилт та гэдгийн өмнө байгаа шүү. Мэрийгээрээ хичээгээрээ ямар л юу тэр бүгдд нь хүрээрээ л гэж уриалъя. За тэгээ сайхан бацгаараа. Сайн байна уу. За. Ягоостай аймгийн Эрдэнэ сувын жижигэн ороогийн малчин Сандажийн зохтой иргэдэг юм байна. Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баатарцрангийн давх гэдэг. За, өтөөс 2000 онд айлгэр болжсон. Тэрнээс хойш ер нь одоо тасралтгүй мал малж байна. 2000 онд айл болоод
16 онд сумын сайн малчин цол тэмдэглэл шагнуулад 17 онд сумын мянгат малчин болоод тэгээд тэрнээс хойш пошта балмаллаад одоо энэ 2024 онд аймгийн авраг малчин цолыг хүртсэн байлаа. За манайх 3 хүүхэдтэй одоо ууга охин маань боловсролын сургуулийн СУП-ийн юуны цэцэрлэгийн багшийн мэргэжлээр төгсөөд одоо сумдаа цэцэрлэгийн багшаар ажиллаж байна. Хоёр дахь хүү маань Улаанбаатарт хуурай бизнес эрхэлж байна. Гурав дахь хүү маань одоо 10 жил сумын сургуульд сурч байна. Инжээс манай сумын 100 жилийн болсон. Манайх чинь 100 жилийнхаа баяр наадмын бол бас хэмжээнийхээ тусалцаа хандуу арга хэмжээнд нь бол бүрэн сайхан идэвхтэй оролцсон. 100 жилийн маань энэ жил өргөн дэлгэр их сайхан болж өнгөрлөө. За өнөөдрийн баяр наадам их сайхан болж байна. 2024 онд хошоо авраг малчинтай 5 аймгийн авраг малчин төрсөн. Ингээд 6 орх маань нийлж баяр наадмаа тэмдэглэе гэж өнөөдрийг сонгож өнөөдрийг баяр наадмаа тэмдэглэж энэ баярт ирсэн нийт наадамчдаа баярснаа илэрхийлье. Нар хурд тгсэрсэн сайхан өдөр байна гэж хэлье да. Энэ жил бас 100 жил бол хавар тийшээ ихтгэн сайхан ихтгэн ногоо идээд байжгүй байсан. Яг 7 сар 7 сарынхаа бас ийзээ үеэр болоод өвлжөө тал руугаа бас бороо урвахтай бас нэлээ юугүй байсан. Сая харин 2 хоногийн өмнө ордог бороо ямарсан нага зэрэг орсон гэсэн. Дээд чараг хэсэг бол сайхан гарсан энэ жил. Тэгээд яг өвлжөө бас говь тал нь бол бас жоохон таарахсан байна. Манай чир нь өвлжөөд бол халан дэжэл бол бас нэг бэлтгээд байх юм бол бас ер нь баг. Доошоо говьмөө өдөр одоо говийнхоо усыг дагсан хуулс муус тиймэрхүү маргаас нэг надлаг хийдэг. Ер нь зүгээр биелэн тийм өвс мөсөл өвлийн цагт бол болцсон хоёр нь хэрэгэлдэг. Тэгээд наас надад хад талдаа болохоор ер нь бас ичээр бол ер нь өвөлнөх өвс тижээд бол ер нь бас том хэрэгцээ том баг. Газар ногоо сайхан гарч юм бол бас өвс тижээд бол ер нь том баг хэрэгэлдэг. За манайх одоо бол ерөөсө хон ямаа төлхөө маллаж өсгөж байгаа. Тэгээд одоо манай нутагт бол хоныг нэг сайл сүндээ хэрэглэх байгаа. Ямаага бол 100% сайл сүгээрээ одоо хэрэглэж ашиглаж байгаа. За манайх ч одоо манайх бол ямаа сүргийг гоцоо дийлэн өсгөж байгаа. Тэр чинь урд залааж институтын цагаан ахунаар ер нь чанарж болцсон байгаа. Одоо залааж институтын цагаан ахунаар ер нь цагаан ямаагаар ер нь чанарцсан явж. Манай доод хатан бэл манай яг өвлжөө тэр хатан бэл ч бол бас яг залааж институтын цагаан ахуны яг бас зориултын нутаг гэж биер нь үздэг хад сарам ихтэй. Ингэр наран дээвэр тийм болохоор залааж институтын цагаан ахунаар цагаан ямаагаар ер нь дагаж өсөж. Өвлөн сумын сайн малчин сумын залуу малчин болсон сууд нь хаварт болгон 5 сарын сүүлч 6 сарын их аваа дахилга наадмаа гэдэг доод энэ төгс дэлгэр хайрхнаа байнгын дахидаг энэ дээд за энэ доод Эрдэнэ хайрхан гэдэг бас энэ доод хатныхаа жээж нэрийг том болов. Тэр энэ хоёр уулаа болоос хавар болгон дахидаг манай хавар болгон дахиж авааны дахилга наадам гэдэг. За энэ сайхан наалгаар өдрийн мэндийг бүгдэнд сайхан дэвшүүлээд Эрдэнэ нутгийнхаа зөн олон болон үзэж байгаа бүх ах дүүс аваатасандаа төгс дэлгэр хайрхныхаа өөрт энэ сайхан баяр наадам хийж байгаадаа баяртай байлаа. За энэ наадамд хүрэлцэн ирсэн хайртай хоёр аав хоёр ээж тэгээд дүүнэр маань өр хүүхдүүд маань бүгд ирсэн байна. Тэр бүхэндээ бүгдэнд нь маш их баярлаа. Наадам өргөн дэлгэр сайхан болж байна гэж бодож байна. Тэгээ энд ирсэн бүх харваачд, уяачд тэр дундаа бөхчүүд энэ хүмүүстэй бидний наадам дээр чимэг нэмжирсэн та бүхэндээ маш их баярлаа гэж хэлье да. Тэгээд бид хоёрыг таньдаг бүх найз нөхөд Улаанбаатар суугаа хүүдэлч гэсэн бас баярлж авдаг шүү гэж хэлье. Тэгээд Улаанбаатар бүх бид орон нутагт бид хоёрыг таньдаг бүх найз нөхөд ах トゥ хамаатан садангуудаа баярлснаа илэрхийлж та бүхдийн сэтгэл зүрх одоо бидэнд хоёрт үргэлж хамт байдаг шүү гэж хэлье да. За нийтдээ одоо манай багийн бодлогоор малчин өрхийн тооныг 108 нийт малтай өрх нь болохоор 127 өрх. Аймгийн авраг малчин бол одоо
яг өөрөөсөө одоо багийн засаг кризиснээс хойш нийтдээ 17 аймгийн авраг малчин төрж байгаа. Манайх 16 хоноос хойш эдийг хүртэл. За ер нь аймгийн хошоо авраг малчин бас төржээ. Аймгийн хошоо авраг малчин ер нь өөр цэцэг нуур багийн тухайд байгаа юу? Байхгүй одоо хамгийн анхных нь хошоо авраг малчин. За манайх 2019 онд 16 оноос хойш аймгийн авраг малчид маань медаль наадмаар хийжсэн. Яг энэ дэмж дээр. Тэрнээс хойш хийгдэг байж байгаа. Энэ жил болсон луучны мөсөндөр төрсэн аймгийн авраг малчид маань медаль наадмаар өнөөдөр хийж байгаа. За таны тухайдаас 8 жил багийн засаг дарга хийж нэг чинь тий. Өнөөдрийн наадам дээр ер нь анзаараад байхад өөрөө сур харуулаа бүх барилдаж байна. Ер нь морь уйсан уу? За одоо ганц 93 надаас морил үзег байна. Бусдгаар ямарсан иргэн болсны үед ямарсан хичээлж л яваа та. Ер нь одоо баг орон нутагта таны тухайд одоо засаг даргаар ажиллаж байх хугацаа хийсэн санаачилсан шинэлэг ажил юу вэ нөө? За тэгээд ер нь хийсэн ажлууд бас байгаа. Тэгээд хаварт нь бол бидхэд одоо нэг сумаас төрсэн сумын авраг малчдаараа бол овооныхоо өрийг ивэн төлөө сумын авраг малчдын медаль наадам гэж хийдэг. За мөн багтаан бол одоо анх дарга хийснээс хойш ер нь бол үр холбооны сүлжээтэй болох ч юм хараат дээр одоо сүлжээтэй болсон тэнд бас тухайн хүнийхэн дарга хийж явах үүднээс бол бас дуу хоолойг хүргэж тэн дээр бас сүлжээ тавьжсэн. Одоо мөн ахаад нэг уулан дээрээ бас нэг үр холбооны бас нэг сүлжээ тавиулахаар одоо яриад дээш нь тендер нь зарлагдсан явж байгаа. Энэ 8 сар 9 сардаа хийчих нэ гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. За мөн одоо энэ цэцгэн нуур багийнхаа одоо нэг нуураас хэлбэх тал дээр бол манай багаараа бол мэдээ онцгой анхаарч ажиллаж байгаа. Тэгээд бас усны төвшин маань доогуур болоод гэдэг юм бас бүгд л хичээн зүтгэж байгаа хэрнээ бас нэг нь сайн болохгүй. Энэ жил сум орон нутгийн төсөвт бас нэг хэдэн төгрөг суулгаад нуурынхаа шууд өөр бетондож одоо нэг хэвийн урсгалтай болох тал дээр нь бас ажиллаж байгаа. Цэцэг нуур багийн тухайд анзаараад байхад уул ус ургамал ханга тэгшэрсэн одоо говийн бас бүстэй байна тий. Тэгэхээр ер нь одоо газар зүйн бүслөрийн хувьд бас их өвөрмөц тэгээ өргөн удам газар нутагтай бас байгалийн үзэгсэлэнт газартай их сайхан баг юм аа. Ер нь одоо танаа багийн тухайд газар нутгийн онцлог ер нь одоо бахархдаг, шүтдэг уул нуруудын тухайд. За манай одоо шүтдэг уул ус бол энэ дээд гिचгний нурууны одоо ноён хорголоод тархилж яваа гэдэг доошлоод гараа тайлхан эрдэнэ аваа утга уул гэсэн өндөр сайхан хайрхнуудтай манай малчт маань бол одоо жилийн 4 өдрөлд одоо ээлжлэн бэлчээрээс сэлгэж зунд нь одоо дээд энэ харуулах гिचгнийхаа нурууны бэлд одоо урсгал устай газруудаараа хавар намарт нь одоо бид нарын ярьж хэлснээр одоо төхөм гэдэг энэ доод цагаанаа вараадаад өвөл нь бол одоо доошоогоо хад руугаа ороод говь руугаа ороод ингэж тэгдэг. За, ер нь одоо багасаа төрсэн аймгийн авраг малчдаа ажилч хөдөлмөрч нутгийн зон олондоо хандаж сайхан баяр наадмын мэндчилгээ дэвшүүлээд өнөөдрийн баяр наадмын талаарх сэтгэгдлээ бас хуваалцвал. За, өнөөдрийн баяр наадам бас өргөн дэлгэр бас сайхан болж байна. Мордон гэхэд одоо Чандман сум, Баянгор аймгийн Баян цагаан сум, Цогт сум асан мөрд ирсэн байна. За, харваачд маань бол нийтдээ нэг 20-од харваачд оролцож байгаа шиг байна. Ер нь өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд нийт малчтаа зориул хандаж идэхэд бол манай хэдэн малчд бол бас хөдөлмөрч хичээнгүй тийм хүмүүс өгдөг. Тэгээд цаашлаад одоо цолныхоо цолоо ахиулж хошоо авраг нь улсын авраг малчин болж аймгийн хошоо аврагууд олноор төрж улсын авраг малчид олноор төрөх тоо гэж хүсэж өргөж байна. Малчдаа. Тэгээд энд хүрэлцэн ирсэн нийт наадамч олон тав хүндээ цаашлахын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд эрүүл энх саруу сайхан хүнийг хүсье. Мөн танай телевизийн хамтлагт ажлын өндөр амжилтыг хүсье.